За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ энэ удаад би яг юу ярих гэж байна гэхээр Монголд хэн хамгийн хэцүү ажлыг хийд юм бэ те. Тэгээд дээрэс нь энэ бизнесмэнүүд хүмүүсийг ажил олохын тулд үнэхээр тэгтээх зовоод идэх юм уу? Аль эсвэл одоо юу гэдгийг энэ төр бизнесмэнүүдийн хэлдгээр үнэхээр Монголд одоо хүмүүс хар ажиллаа хийж чаддаггүй юм уу? Тэ? Хараа ер нь тэр бизнесмэнүүдийн доор одоо зөндөө олон хүмүүс одоо ажил хийж байгаа тэр ажилчдыг одоо Монголын бизнесмэнүүдийн ихэнх нь одоо монголчууд ажил хийхгүй байна. Архиа аваад алга болчихно. Монголын ажил хөнгөн одоо Монголд ажиллаж байгаа баглагаар ажил хийж байгаа хүн болгон хөнгөн тэгснэ нөгөө нэг эмчнэр болохоор чинь бидний л ажил одоо маш хүнд хэцүү байна гэл яг ковид үеэр чинь бидний ажил хэвээр галзсан. Бид нэр та нарын төлөө ингэж их сурсан, ингэж их хичээсэн. Бид нэр та нарын төлөө ингэж ажиллаж байгаа гэл ингээд байдаг те. Тэгэл ерөнхийдөө хар ажилчид нь яг үнэхээр тийм байдаг юм уу гэдэг тухай би баг зэрэг тэгэл ингээд сошиалэр ингээд мэдээлэл гаргадаг болохоор зарим хүмүүс өөр буруу ойлголт төрүүлсэн байх магадaltaй. Тэгээ нийтээр ерөнхийдөө буруу ойлголттой байх магадaltaй юм байна гэж ботсон үдний үндснээр би ерөнхийдөө энэ хүү бичлэгээ ерөнхийдөө оруулах гэж хэлсэн юм аа. Тэгээд та бүхэнд баг зэрэг зарим хүмүүст нь яг өөрийнхөө үнэн гэж бодож байгаа зүйлийг л би ханарт ярих юм. Түүнээс яг одоо юу гэдгийг тань таалагдахгүй ч гэж олон зүгээр би үнэн гэж бодсон зүйлээ л ярьж байгаа. Түүнээс худлаач гэж зарим хүмүүст нь худлаа санаж гэж болж магадгүй юм. Гэхдээ би сайн мэдгүй. Миний хувьд зүгээр үнэн санаж байгаа зүйлээ та бүхэндээ хуваалцъя гэж хэлсэн. За тэгэхээр ерөнхийдөө би энэ удаад 3 юм дээрс жишээ авна. Тэгэхээр бизнесмэнүүдийн тэр ярьдаг нь үнэн юм уу? Эмчнэр нь хамгийн хүнд хэцүү ажил хийж байна. Аль хар ажилч нь хамгийн хүнд хэцүү ажил хийж байна гэдэг тухай би баг зэргийн тодорхой болгож ярих гэж бодлоо. За тэгээ хар ажил гэснээс би урд нь Солонгост ажиллаж байлаа. Тэ? Солонгост ажиллаж байгаа монголчуудыг Солонгост бол ихэнх хүн гэрээгээр юм уу хар ажиллаар би бол гэрээгээр гарч байсан. Тэгээд мэдээж гэрээгээр гарч байгаа хүмүүс сурах ирэх байхгүй ингээд тодорхой бүх юм заалтай тэдэн жил болоод игэх юм бол тэгин ингэн гэдэг бүх юм туйлтай байж идэг. Бүр гэр ихнийгээ хүртэл ирэх нь бүр нэлээд олон жилийн дараа ч юм уу аль эсвэл баг нийлдэхгүй байж идэг. Сурах ирэхээс бол давуу тал муутай байдаг. Тэгээ яг хар ажиллаар би яг гарч исэн урд нь Солонгост яг гэрээгээр тэгээд үйлдвэрт нь ажиллаж исэн. Тэгээ бас Монголд би бас яг үйлдвэр Солонгост ажиллаж байгаа шиг хоолны үйлдвэр ч юм уу янз бүрийн үйлдвэрүүдтэй ажиллаж үзчихсэн. За тэгээ би та бүхэнд ерөнхийдөө Солонгост хар ажил хийх ямар гэдэг юм Монголд хар ажил хийх ямар гэдэг тухай харьцуулаад ярьчаа. Ер нь бол одоо гэдгийг хар ажил хийж байгаа хүмүүсийг одоо бол боолны хөдөлмөр гэж баг хэлж болно. Миний бодлоор бол энэ бол яг гэхдээ дээр үеийнхэр болдох юм бол яг одоо энэ боолны хөдөлмөр байхгүй юм. Тэгтээ одоо үед яг нөгөө нэг хин яг боолны хөдөлмөр гэж зарим хүмүүс ярьдаг л болсон юм лээ. Тэгээд яг одоо үеийнхэр харьцуулах юм бол Солонгост бол яг баян айлд одоо нэгсэндээ боолны хөдөлмөр эхэлж байгаа гэсэн үг. Монголд бол ядуу айлд боолны хөдөлмөр эхэлж байгаа гэсэн үг. Тэгээд дээр үед яадаг гэсэн гэхэлээ баян ингээд айлд ингээд боолчлогдоод ингээд зарцлагдчихсан хүмүүс аюу сайхан амьдарч идэг. Тэгээд баг боол байхаа боллоо гэхэд баг уурладаг байсан жишээтэй. Одоо баг Солонгосоос хөөгдөх юм бол монголчууд баг уурлах жишээтэй болцсон. Үннийг хэлэхэд баг л тийм байдалтай байна тий. Тэгээд Монголд хурж яраад хар ажил хийх юм бол мэдээж хэр багийн үйл дуртай байх нь болтой. Гэхдээ тийм амар одоо юу гэдгийг ахын дуу гараа ахын бичлэг гэж байна. Ойлгож тэгээд хамгийн гол нь энэ чинь нэг юм байна да. Нөгөө нэг ингэдэ хинчээ чинь захын дуу гарч яах та. Хаал хачаараа захын дуу. За тэгээд ерөнхийдөө юм байна. Солонгост хар ажил хийгээд хүрээд ирсэн хүмүүсийг би одоо Солонгост хар ажил хийчихэд Монголд хурж ирсэн чинь амар өндрөөр өмлүүлж ирсэн. Ажилд орох үргэлжлэлээр ингээл бичсэн чи за бичих. За яг тухайн зарим үед би
жоо муухай бичдэг гэсэн зарим үедээс гоё бичдэг байхгүй. Тэгээд зарим үед гоё бичээл ингээ миний бичгийг хаяа өөрчлөж тэгээд гоё бичээл ингээл амхандаа өргөдөлтөр хичээгээл нэг гоё бичээл ингээл за дажгүй гоё бичих юмтай айлт гиснэ. За одоо нөгөө нэг юу та Солонгост ажиллаж байсан. Ажлын ачаал сайн даах юм байна. Цаг сайн байх юм байна. Ингээд амар өндрөөр үнэлдэг юм байна. Тэгсэн чинь яг Монголдо би нөгөө хар ажил хийжсэн тухай ингээ ярихлаар өдөөсөө тэгдэггүй байхгүй. Тэгээд би ингээ бодож үзлээ гайхлаа. За эн чинь юу болоод байгаа вэ? Яагаад би чи Солонгост ажиллаж байгаа юм өндрөөр үнэлэгдээд байгаа вэ? Тэгээд гайхлаа Солонгост очлоо болсон хүн болгон яг ажил хийж чаддсан юм уу те. Тэгээд би гайхлаа. Яг мэдээж хэрэг би тухайдаа би юу гэдгийг одоогоос мэдээж хэдэн нэгэн хэдэн жилээр би одоо өмнө явжсэн болохоор мэдээж залуухан байсан байж таараа боломжтой. За тэгээд мэдээж залуухан байсан байж таараа. Би ингээд залуухан байж тал мэдээж тэнд чинь мэдээж би өөртөө үеийн тэгээд өөртөө адилхан туранхай одоо жижиг биетэй хүүхдүүдтэй ажиллаж үзчихсэн. Гэхдээ би тиймээс бол илүү хурдан арай илүү шүргүүслэг байгаа нь бол ажиллагдчихсан л доо яг баг зэрэг. Гэхдээ нэг ялгаа болох гарахгүй мэдээж хэрэг. Нэг тийм онцгой ялгаа болох гарахгүй баг зэрэг л нэг ажиллагдсан юм байна. Гэхдээ нөгөө нэг яг хар ажил хийж байгаа үед тэр баг зэргийн ялгаа чинь нэг жоохон илүү гаргалаар ч юм уу ямар тач нэг дутхгүй байгаад байна. Илүү гараа жоохон ч гэсэн илүү хийгээд байна гэхээр нөгөө нэг ажил дээр муу хийлэгддэггүй Солонгост айгүй хурдан гэдэг болохоор жижигхэн биетэй над чиг хүн чинь нөгөө нэг хурдан гэдэг юмд нь зогтцсон. Цаанаасаа нөгөө хурдан жижиг биетэй хүмүүс чинь нөгөө нэг хурдан том биетэй хүмүүсийг арай хурдан өдрөөнтэй байдаг. Тэгээ би яг нөгөө нэг одоо юу гэдгийг Солонгост ажиллаж байхдаа ингээд нэг залуу бүр манай Монгол залуус зарим 8 хүчтэй зүгээр ингээд 3-4 шуудаа нэг дор ингээд аваад явчихсан. Би даахгүй шууд нэг нь хордоо ордон тэмэрэл гүүгээ явчихдаг. Нэг тэгээд яг хөө ажилдаа болоо амжуулцдаг. Одоо нэг залуу яг хөө 2 шуудаа зэрэг яваад нэг удаа ингээд тийшээгээ яваад яг 50 жиг яваад аваачиж хооронд би 2 шуудаа нэг тэмрэл гүүжээ хачаад хурдан 2 удаа тавьчаад хүрээд ирдэг гэсэн байхгүй юу. Ерөнхийдөө тиймэрхүү байдлаар өөрөөсөө хүчтэй хүмүүстэй ч гэсэн ерөнхийдөө хамт ингээд ажиллаж байсан. Тэгээ Монголд бол ерөнхийдөө бас л яг л тээ. Яадаг байсан бэ гэхээр Монголд бас ажиллах бас хэцүү байдаг. Монголд ажиллах яг адилхан хүнд хэцүү ажилтай. Гэхдээ нэг юм маш муу. Юу гэхээр за Монголд ажиллахлаар ингээд илүү цагийн цалин гэж байхгүй. Би Солонгост за 5 цаг юм уу 5:30 хүртэл 6:30 хүртэл ажиллаа гэж бодъё тий. 5:30 орой өглөө нэг 8:30-аас ч юм уу 9 цагаас ч юм уу 8 цагаас орой нэг 5:30 6:30 ч юм ингээд нэг дуустал. Тэгээд нэг цаг 5:30 хүртэл ажиллаа гэж бодъё тий. Тэгээд ажиллана тэгээд 5:30 хүртэл ажиллахдаа бас ингэнэ болоогүй 12 цаг хүртэл ажиллаад нэг цагийн амралгаатай амралттай тэгээд тэр үедээ хоол идчихин цайгаа уучин сайхан тий. Тийм утаа үдээс хойш дахиад бас нэг зарим газруудад нь хоолтой ингээд 4-5 цагийн үед хоолтой. Тэгээд зарим газар нь яг хоол өгөхгүйгээр яг жижигхэн цайны идчихэн сүү нэг бооцог ундаач гэдэг тийм хүн зарим газарт нь бүр ингээд өдрийн чанартай 2 хоол өгч байгаа жишээ тий. Хэнтэй чи тренер юм аа хоцтой юм байна. Оргилд нэг очоод байгаар юм аа очих юм жим хийж байгаа юм. Хаалгасаа очих юм. Тэгээд ерөнхийдөө тийм байдаг. Хоол бол маш сайн. Нас чи манай Монголд яг хоолныг яад юм бэ гэсэн чи би нэг үйлдвэрт нь очоод нэг хоол хийгээд үзсэн л дээ. Одоо тэгээд яг ямар үйлдвэр гэдгийг одоо хэлж байгаа бас нэг хүнстгэл логтол холбоотой үйлдвэр байсан. Тэгээд тэнцээ яг ажиллаж байсан. Тэгээд нөгөө ажилчдаа нөгөө идүүдл төлөнгийн гарсан гологдол бүтээгдэхүүнээ үүдийн ам суудагч гэдэг юм уу, идүүлэгч гэдэг юм уу.
Аль эсвэл одоо юу гэдгийг нөгөө нэг будаатай хуурах гэд надад өгөхгүй юу? Нэг одоо тийм хүмүүс би өөхсдөө сайхан будаатай хуурцаа идэхэнтэй гэл ингээл авбаа зү будаа зү юу лээ дам будаа. Нөгөө дам будаа өгсөн ярдээсаа. Нөгөө дам будаа дотор нь нөгөө нэг одоо юу гэдгийг зүгээр нэг ширхэг бүтэн мах нэг ширхэг бүтэн төмс байцаалуу юу ч харагдаагүй. Ядч нөгөө нэг ногоо юу ч харагдаагүй. Зүгээр л дам будаа. Тэгээд тэр будааг нөгөө бид нар чинь нөгөө нэг айлууд нэг хоол хийгээд нэг махсаар шараа доор нэг түлэгдээд мах ногоогоо цөм хийгээд нэг доор талд нь түлэгдчихэж штэ. Тэгээд нэг тос мостой нэг гоё жоохон тэрэн дээр ингээд хутгаад амтал түлэгэд дээр ингээд хутгаад ингээд жоохон тостой нэг махлуунгийн нэг үртэс нэг хамт оруулсан юм уу гэмээр түүнээс нэг ч ирэх мах авахгүй тэгээд нэг дан хоосон бодоо өгч идэг юм лээ хоолно гэж. Тэгээд дээрэс нэг нөгөө нэг амралтын цаг нь тодорхой биш. Яг судлаач сурч яг амралтын цаг нь аюу гоё. Яг тэдэн цаг боллоо заа амрлаа. За одоо яг ста амрах цаг болчлоо за тэглээ инглээ гэж бүр яг бүх юм мэдчихэдэг. Тэсэн чинь манай Монголд амрах цаг нэг мэтгэл гівгэн хүмүүс зүгээр амраал явчихна. Гэхдээ тэгэл яг хизээ орж иж байгаа юм гэхгүй зарим цувраал, зарим сүл, зарим авч орж ирэл ажиллаа эхлэхчээ те. Тэгээд оройтож орж ирсэн нэгэ жоохон ямар ойрч ирдэг юм ингээл жоохон үгээр үдэх. Гэхдээ тэгээд нөгөө одоо юу гэдгийг жоохон хэрүүлийн ингээд нэг шин чанартай ингээд ажлынх нь нөхцөл нь цаанаас ингээд бүрдүүлээд байгаа байхгүй хамт ажиллаждаг ингээд нэг харалт болох юм яг ингээд нэг цагтаа юу яадаг ингээд ажлын байгууллага нь өөрөө цаанаас ингээд яг цаг тэдэн цагтайг амарна яг тэдээс тэдэн цагийн хооронд яг хоолтой тэдэн цаг хэд яг бэлэн зогсож байгаа гэдэг ингээд цагийн хуваартай байх хэрэгтэй байхгүй тэгээд дээрэс нь ингэж Солонгост би анх ажиллаж байхад ажилд ороход анх харангуйтаа чи одоо юу жижигэн мэдээ чи одоо манай ажлыг хийж чадах юм уу гэх жишээтэй амир тийгэж хүлээж авсан хэрнээ одоо юу гэдгийг би яг нэг өдөр ажилласан ч бэ тэр өдрөө за юу ч гэсэн би зүгээр ажиллаад үзье туршилтаар би хасан хамаахгүй зүгээр ажиллая гэд ингээд нэг өдөр ажиллаад үзэх над мөнгө өгөөл явуулдаг. Тэгэхэд Монголд болохоор чинь ердөөсөө туршилтын баг 3-4 хоног ажилласан ч танд нэг ч төгөхгүй Монголд зүгээр л хөдөлмөрийн чинь шулаад зайл гэх. Тэгэхээр хамгийн гол нь энэ дээр нэг юу ажиглагдаад байгаа юм бэ гэхээр бизнесийн дээр ажил олгогч гэдэг хүмүүс өөрсдөө нэг юм хийдэг. Тэнд юу хийдэг вэ гэхлээр ингэж ажлынхаа зарыг тавина. Ажлынхаа зарыг тавина бид нар. Тэгээд ажлынхаа зарыг тавихдаа юу гэж тавьдгүү гэхлээр манайх ажлын хуваарьтай өглөө 8-аас оройн 8 хүртэл тэдээс тэдэн сая төгрөгийн цалинтай гэдэг ингээд аюу гой зард бичиж тавьсан байна. Тоошд бөгөөд тодорхой. Ямар гой зар вэ? За хитаахан юм аа. За яг тэдээс тэдэн цаг хүртэл ажиллах юм байна. Ажлын нор маш тодорхой юм байна гэд гүүгээд яг ажилд ортол яадгүй гэхлээр нөгөө нэг ажил нь тэдээс тэдэн цагийн ажиллана гэсэн худлаа болж таардаг. Тэгээд яадгүй гэхлээр би нэг ажилд орж үдчихлээсэн байлаа. Тэгсэн чи яасан гэхээр өглөө 8-аас нэг оройн 8 хүртэл гэж хэлсэн. За яах вэ? Одоо хичнээн урт цагтаа илүү цагийн мөнгө өгөхгүй ч гэсэн за хамаахгүй за яах ажиллаад үзье одоо гэл ингээл ажилд орох гол үзэхгүй ажилд ороод амхан та. Тэгэл тэгсэн чинь яасан гэсэн чинь за яг ажилласан чинь за ингээд нөгөө хүмүүс чинь 8 цаг болчоо. Чи ажил нь дуустдаггүй. Манайх нормоо дагуулж биелүүлнэ гэж хэлж ингээд ажиллаж хоорондоо ярилцаал бүр пар яал. Тийм үү одоо нормоо дагуулж биелүүлэхгүй бол болохгүй нэ гэж тэгч. Тийм одоо юу болцсон юм болоо гэж бүгдээрээ ингээд ажиллаад ингээд хурдан урдан ингээд хамаагүй тэгээ Солонгос байгаагаас баг ялгаахгүй баг илүү нөгөө ер нь ялгаахгүй ажиллаж байгаа хэрнээ илүү урт цагаар хамгийн гол нь дээрэс нь ямар ч тийм илүү цагийн мөнгө авахгүйгээр ажиллаж байгаа хөө дээрэс нь хоолунд муутай. Тэгээ ажиллаж байгаа. Тэгээд тэгсэн чинь 8 цаг болчиход байдаг. Ажлынхын цагийн дуустгүй ажил нь үргэлжлээд байдаг. Тэгсэн чинь нөгөө нэг хажуудлынх нь манай ажил гэснээр
За нормоо бүр дагуулж биелүүлээд бүр хамгийн сайнаар нь дуусглаа. Одоо бүгдээрээ ажиллаад харцгаа гэсэн чинь 9-10 болчихвоо. Тэгээд би манайх чинь за нэг ажиллаа аваад тарчлаа та. За одоо явъя да гэсэн чинь автобус баг хаах цаг болчихно. Энд чи одоо юу гэлээ? Чи одоо юу гэлээ? Нааш цаашаа явахд чинь бол таксид юм бол за ийшээ явах юм бол баг ажилласнасаа илсэн мөнгө өгөх юм бэ. За энэ ажилч бүтэхгүй нэ гэсэн юм бодогдоод эхэлтiin. Тэгээд за ингээд ажилласаа нэг нэг аливаа үйлдвэрт нэг юм нэг юу байдаг хөөхгүй. Хоёр ижилхэн юм юуг ерөнхийдөө хооронд нь хурлуулдаг нэг тийм стратегийн тактикийн аргыг бол ерөнхийдөө солонгосоос тэр хурдан гэдэг аргыг бол маш сайн аваад хэрэгжүүлсэн байна л да. Манай Монголын тэр үйлдвэрүүд тэр солонгос шиг ерөнхийдөө юу гэдгийг хурдан ажилуулах тэр юмыг маш сайн бүрдүүлээд тавьсан тэр манай Монголын үйлдвэр яг ялгаахгүй хурдан ажиллана. Тэгээд яг яаж байгаа би яг гараад ажиллаа дуусгачаад за ингээд гараа явжсэн чинь манай практик ингээд ажиллаа гаргаад дуусчихсан чинь өөр тэнцээ 2 3 4 практик байгаа байхгүй. Тэгээд ингээд тэднэр харсан чинь хөөхий залуу надаас нөгөө нэг жижигэн биетэй хөгшин ихч бүдүүн тэгээд ядарсан зүдэрсэн айлсуул гिचнээ том биетэй байсан ч гэсэн одоо үгүй ажиллаа жоо бие муутаа ч юм уу хөөхий залуу тэр зөндөө олон хүмүүс байгаа штэ. Тэгээд тэднэр чинь яг яатсан бэ гэсэн чинь нөгөө ажиллаа амжуулаагүй гинэ. Нормоо биелүүлээгүй гинэ. Тэгээд нөгөө нормоо биелүүлээгүй болохоор тэд нар яадын гэсэн чинь нөгөө нэг орой 10 байтгаа 11 12 хүртэл баг ажилт юм байна. 12 цаг хүртэл шүү дээ. Шөнийн 12 цаг хүртэл баг тэр ажил нэгсэндээ би тэгээд тэр хүмүүсийг би юу ч утсан гэхээр за энэ хүмүүсийн чинь за ажлын мал болгож байгаа юм байна гэдэг би жинхэнэ боол ажлын бол өөрөөр хэлбэл тэр хүмүүс ганцхан бодож сэтгэж байгаа цаг цав гараад ганц хийж байгаа юм ердөөсөө л ажил байсан. Өөр юм бодож сэтгэх тэр хүмүүс цаг цав гарахгүй тэр манай Монголд хар ажил хийж байгаа тэр хүмүүст өөрөөр хэлбэл тэр хүмүүс би урд нь солонгосоо нэг 5:30 гээд нэг илүү цаггүй бол 5:30 гээд тарчин 5:30-аас хойш бас нэлээд зав гарчин би чинээс утсаа одоо үдгийн худалдаж авна гэрийнхэнтэйгээ чаатлан тэгээ найз нөхөдтэйгээ одоо холбогдсон ч гэдэг юм уу те альс л өөрийн дуртай юм үзэн сонирхон одоо цаашид юу хийх вэ бодон санана одоо тийм байлаа штэ. Тэгэхэд манай Монголд яг тэр хар ажил хийж байгаа хүмүүсийн тийм боломж ердөөсөө байхгүй. Ердөөсөө өглөө 8-аас орой 11 12 хүртэл ажиллаа. За та нар бодоод 11 гээд ажиллаа тарлаа. За тэнцэнэ яг гэр нь ойрхон байлаа гэж бодъё. За нэг ойрхон байлаа. За 30 минут алхаад ч юм уу гэрлүүгөө орчлоо. Өсрээд. За тэгээд нэг 30 минут за нэг алхаад гэрлээ орлоо. За тэгээд нэг 12 цаг боллоо. За 12 цаг боллоо унтын штэ тэр хүн. Бараг усанд орох цаг цав баг байна уу. Тэгээд 7 хоногийн нэг өдөр 1 км амралттай багтаа баг. Тийм солонгос ч урд нь анх намайг очих 7 хоногийн 6 өдрийн ажилдаа 1 өдөр амралттай байдаг байсан. Тэгээд тэр 1 өдрийн амралтанда би бас их баярлал. За Эстонээс нэг бол одоо сүүл орё, нэг бол энчээ орё, нэг бол гой зугаалч гэдэг юм ингээл альсуул хийгээгүй нүдэ за амжуулъя гэдэг юм ингээл боддог байсан бол одоо юу гэдгийг тэгээд дараад нь 7 хоногийн 2 өдрийн амралттай болчихж байгаа. Намайг солонгосоос босож ирж байгаа үед 7 хоногийн 2 өдрийн амралт болчихоо. Өөрөөр хэлбэл 5 өдөр нь ажилладаг гэсэн. Тэгэхээр чи одоо нэг өдөр нь хувцас угааж янзлаа гэхэд устсанд орлоо гэхэд нөгөө өдөр нь одоо сайхан зугаалж явах бүрэн боломжтой болчих واخ. Тэгэхээр би одоо солонгост ажиллаж байхдаа за нэг ажлын хагасаа өдөр нь за яг нэг хагас ажиллаад нэг тарлаа тэгмүхт эрт хадгалгуудаа би хувцас угаагаад амжуулаад маргааш өглөөд нь явцдаг байсан бол Монголд 6 өдрөнд баг ингээ бүтэн шахуу үрээ ажиллах юм бол 7 дахь өдөр нь зүгээр хувцас угаагаад усанд ороод таарах байхгүй. Үндэ тэгэл тань тэр хүн өөр юу ч хийж чадахгүй. Тэгэхээр тэр хүн зүгээр ажлын боол болсон байна. Тэр хүмүүс миний яг ажилласнаар юу тэр хүмүүс нэгт ирэхээ шаардаж чаддаггүй мэн. Одоо эмчээр ажиллаж байгаа хүмүүс бол ирэхээ шаардаж мэдж байгаа. Маш сайн шаарддаг. Ковидыг талентуудаа цахилгаач нэмэлт чадсан. Дээрэс нь та нар хэрвээ одоо
одоо сайн анзаарах юм бол эмчнэр бид нар та нарын төлөө өстой маш их хийж байгаа, маш их юм хийж байгаа гэд бид нар та нарын төлөө баг сурсан, бид нар та нарын төлөө баг эмч болсон, бид нар та нарын төлөө гэд байдаг боловч би нэг юм дээр гайхаад байдгийн. Энэ дэр та нарын төлөө гэж нэр бариад яриад байгаа эмчнэрийг би гайхтан. Яагаад тэгэхээр ингэж байгаа. Цагдаа, эмч, инженер, улс төрч хинч байсан. Одоо юу гэх юм олимпиад одоо авраг үзүүлсэн хүнч тэр бүгдээрээ энийг яг хиний төлөө хийх сурсан, хиний төлөө хийж, хиний төлөө амжилт гаргасан гэдгийг маш сайн мэдэртэй. Тэр хүн өөрөө сайхан амьдрах гэж, өөрөө гоё амьдрах гэж, өөрөө бусдад хүндлэгдэх гэж, өөрөө тэгвэл нөгөө цагаан гартаа авах гэж хар ажил хийхгүй тул тэр хүмүүс өөрснөө сурсан. Эцэг гэхийн тэднийг сурах боломжоор нь бүрэн хоол ундаар нь, хувцсаар нь, сурах нөхцөл болцоогоор нь бүгднгээр нь хангаж өгсөн. Тэгж байж тэр хүмүүс чадсан. Магадгүй зарим нэг ганц 2 сар яг ажил хийсэн байж болно. Тэгээ тэрийг би яг сурангаа ажил хийжсэн гэдэг ингээд пэдийг ярьж болно. Тэгтээ эцэс тэр хүүхдийг тэгж эрүүл сарвал ингээд оюун ухаантай ингээд өсгөхөд ингээд ажил хийх тэр чадвартай өсгөн гэдэг чинь өөрөө тэр эцэг эхийн буян байдаг байхгүй. Эцэг эхийн гол хийж чадсан юм байдаг байхгүй. Тэгэхээр тэр нөхцөл байдал нь тийм ингээд чадгаар нөхцөл байдал байсан гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл яг юу хэлэх гээд зарим хүмүүсд тийм нөхцөл байдал ч олдохгүй. Яг тэгэхээр зарим хүмүүс юу хоол унд муутай, нойр хоол муутай тэгээд сурангаа тэгээд ажил гэх юм бол зарим хүмүүс дийлэхгүй. Зарим хүмүүсийн бие муутай өссөн юм. Зарим хүмүүс нь бие сайтай өссөн юм. Зарим хүмүүс нь оюун ухаан сайн ажиллаж чадахгүй. Зарим хүмүүс оюун ухаан сайн ажиллана. Ингээд нөхцөл байдал бие физиологи бүх юмнасаа шалтгаалж ш тэр хүн тэр заримдаа нэг зам саадыг давж гарахгүй хэсэг нь шийдэгддэг байхгүй юу. Тэгэхээр энийг зарим хүмүүс өртөөсөө ойлгодоггүй. Тэгээд тэр эмч гэдэг хүмүүс яг яасан бэ гэхээр өөрснийхөө төлөө сурсан инженер, эмч мэргэжил бүгдээрээ л адилхан улс төрч бүгдээрээ л адилхан өөрснийхөө төлөө зоож сурж байгаа. Өөрснийхөө төлөө нэг зовоод ахаж яашин зүгээр ер нь өөрснийхөө төлөө дуртай мэргэжлээ сонгож сурж байгаа бол тэр чинь зүгээр жаргал. Дургүй мэргэжлээ сонгож сурж байгаа бол тэр чинь зүгээр та нар зовлон өстой жинхэнэ хариуцлахгүй. Тэгэхээр би одоо боддгийн ингээд яагаад одоо эмчнэр одоо бид нар та нарын төлөө зовж явах хэрэгтэй юм уу? Та нар одоо албатай юм шиг одоо гимтэж хурж ирчээд одоо албатай юм шиг одоо эмчтүүлнэ гэж баг дайрж байна. Тэгвэл бид нар энэ дагаа хүмүүс цагдаа нар ч гэсэндээ би тийм хүү одоо комментууд интернетээс зөндөө харж байлаа. Одоо албатай юм шиг одоо юу гэдэг гимт хэрэг гарах албатай юм шиг одоо цагтаа нар бас их хүнд хэцүү гэл яг хүнд хэцүүг нь би үгүйсэхгүй цагтаа юм чи юм хэний гэж тэр тэгтээ цагтаа эмч яг одоо та нар интернетээр зүгээр сошиалоор эмчийн буруутай үлдээс цагтаагийн буруутай үлдээс гэд хаяагаад үзэх юм бол бум юм сошиалоор гарч ирнэ. Одоо би та нарт харуулсан ч яг зүгээр. За тэгээд энэ бичлэгээ нэг засвар хийж. За зүгээр эмчийн буруутай үйлчлэгээ монголоор гэрэлээр бичээд та нар өснө зүгээр хаагаад үзээрэй. Цагдаа нар нь одоо нэг баг улс төрчдгөө хамгаалдаг одоо давхар дээлтнүүд нөгөө лөөвөрчин одоо шүүгчтэй цэцээ гэдэг нэг хитэн бүр нэг лөөвөрчдөг хамгаалдаг тийм бүлэг одоо одоо баг л тийм хөл баг шатандаа баг ихэнх нь орчоод нь штэ. Тэгээд эмчнэр энэ ч хариуцлагагүй болсон. Одоо би ингээд гайхдгийн. Би одоо манай нэг найз ирсэн. Манай нэг найз одоо ингэж амхантаа сайн имлэг гэл нэг бас л нэг айхтар нэг гадаад Монголын хамтарсан бас нэг имлэгт амхантаа үзүүлсэн юм шиг байна. Чихмхээ. Тэгээ үзүүлсэн чинь яасан гэсэн чинь цаашаа нэг хөөрхөн нэг ингээ 2-3 царайт гаднаас нь хараад аюу сайхан тийм ээлдэг хөөрхөн охтууд байна гинэ. Тэгэл аюу цаашаа тэгэл камер дээр үзүүлэл таны чихий ингээл харуулдаг байхгүй гэж анхлаад харуулж гинэ. Тэгээ за гэл ингээл нэгтлийнхэн чихийг нь харуулсан гинэ. Тэснэ нөгөөтлийнхэн чихийг ингээд эргээд харчих боломжтой юм дээр үгүй цаашаа гараа штэ гэж загнадсан гин нөгөө 2-3 нэг охтууд тэгж тэгжээснаа л гэгүнтхэн нөгөө нэг юу яасан чихнийх нь хингэргийн цорхон одоо та манай энэ
чихний чин хингэрх чин цавархаа штэ таны одоо сонсготой чин шалган та одоо сонсгол муутай баг зэрэг сонсгол муутай болсон. Гэхдээ муудаг та ер нь сонсгол ер нь муутай болж эхэлж байна. Тэгэхээр муутай цаашдаа муутай болох юм. Тэгэхээр одоо ер нь хаглаанд орох хэрэгтэй. Үгүй бол та одоо юу гэдэг одоо энэ 2-7 хоногийн дотор өнгөтэй бүгдээрээ 2-7 хоногийн дараа манад үрж иж шалгуулаарай гэх мэт юм ярьж байна. Тэгээ хамгийн гол нь тэр залуу нэг юм дээр гайхсан. Яг урд өдөр нь өөр улсын имлэг дээр очиад үзүүлсэн чинь хоёр чихэн хоёулаа одоо юу гэдгийг хингэргийн зүгээр байсан гэд гарчдаг. Тэгээд амьхандаа хамгийн сайн имлэгт нь за яг хахад нэг чих хамар голоо имчид үзүүлчихлгээл ахаад нэг чих хамар голоогоо үзүүлэхээ оцсон чинь нэг чихнийх нь хингэргийн одоо цоолцсон байсан одоо бас нэг тиймэрхүү. Тэгээд хамгийн гол нь одоо тэр цооснороо дамжуулж одоо хагалгаа улсаас одоо хийж одоо авснараа мөнгө авт юм уу аль эсвэл одоо цаашдаа юм сонсголгүй дүлийн хүмүүсийг албаар тэгж үүсгээд идэв юм яг яах гэдэг юм мэдэхгүй нэг тиймэрхүү нэг сонин хардлага ерөнхийдөө төрүүлсэн байна лээ. Манай найзд бол энэ л хардлага. Гэтэ ерөнхийдөө манай найз хардж байгаа тохиолдолд би бол манай найз бол ер нь бол үнэн л үг хэлдэг хүндээ би бол тэгж л бодож найзтай би бол итгэн тэр эмчнээс илүү. За тэгэхээр ерөнхийдөө нэг ийм хүн болцсон. Тэгээд мэдээж хэрэг одоо ч гэсэн харт хавдар гэдэг гиг хүртэл одоо юу гэдгийг эмчнэр одоо юу гэдгийг яг одоо хим дээр үесэл тэр яг химийн процесс яг эмчнэр яг тэр бүх тэр химийн элементүүд хүний бие физиолог 9-ийн тэр хоёр бүх яг хичээлүүдээ сайн мэддэг гэсэн бол одоо хүртэл тэр эмчилгээнүүд нь одоо юу гэдгийг маш сайн зөв эмчилгээ аваад явах боломжтой л байсан юм шиг л. Яг тэгээд тэр нэг Европынхоо нэг шууд нөгөө нэг тэр нэгснэ нэг сарамгчингийн тарих гэж хэлдэг шүү дээ. Эний чинь одоо юу гэдэг өөрөө сэтгэн бодохгүй өөрөө тэр хим биологи үзэж ингэж судалж бодохгүйгээр шууд тийм имчилгээ байдаг гэд хуулбарлаж аваад копи сарамгч чинь өөрөө сэтгэх чадваргүй зөвхөн копидж хуулахтай айгуу сайн мэдхгүй. Яг тэр зарчмаар сурахчихсан. Тэгээд нөгөө нэг тэр анагаахын оюутнууд тэгээд яг тэр зарчмаар сурсан болохоор өөртөө тэгж бодохгүйгээр энэ хүнд яг юу таарах вэ? Энэ хүн яг ямар биетэй гэдгийг таарахгүйгээр шууд нөгөө ингээ Америкаас хамгийн болж өгдөггүй хортой имчилгээ застрах туяа гэдэг юмар ерөнхийдөө манай монголчууд имчилж ирж ирсэн юм шиг байна. Тэгээд саяхан Японы эрдэмт нэг жил 1-2 жилийн өмнө лүүдээ нэг чихэр битгий дэж гэх юм уу энэ имчилгээнүүд чинь ийм хортой муутай шүү гэдгийг задлснаас болоод ерөнхийдөө сүүлийн 1-2 жилийн хугацаанд баг нэлээд олон хүмүүс харт хавдрын тухай нэлээд ойлголттой болоод эхэллээ шүү дээ. Бас баг зэргийн ч гэсэн. Тэгээ одоо тэр имчилгээ нь одоо баг шинжилж байгаа ч юм уу гүч юм уу баг мэддэггүй баг хуучнараа ч имчилээд яж магадгүй. Тэгээд одоо юу ч гэмээр юм даа. Тэгэхээр ингээд бодоод үзлээр ерөнхийдөө эмчнэр бол одоо юу гэдэг хариуцлага бол өөрөөсөө бол маш сайн зайлуулаад сурцсан. Тэгээд залжин овсгоотой мэдээж сайхан хандна. Тэгээд дургуун гэхдээ мэдээж сайн эмчнэр бол байгаа. Сайн эмчнэр үнэхээр олон хүмүүсийг бас имчилээд гаргаж байгаа юм хүү бас байгаа. Сайн эмчнэр байгаа. Гэхдээ дунд нь нэг тийм нэг мерсер тийм нэг маш муу хүмүүс ерөнхийдөө эмчнэрийн дунд нэг мөнгө хайсан чоналтай бүр нэг яхаач буцахгүй нэг тийм хүмүүс бас орчоод хүмүүсийг зовлонгоор нь бас мөнгө хүлээд байгаа. Ерөнхийдөө мерсер ажиглагддаг. Ерөнхийдөө та нар одоо интернетээс хараад үзсэн бол зөндөө байгаа. Дээрээс нь эмчний ажил юу ч хийж бүтээдэггүй. Дээрээс нь маш эрт тэтгүүрт гардаг эмч цагдаа цэрэг ер нь маш эрт тэтгүүрт гардаг шүү дээ эдгээр чинь ихэнх нь. Дээрээс нь яадаг юм бэ гэхээр ажлын цаг нь маш бага. Нэг ажлын цаг нь маш бага. Тэгэхээр тэр үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс бол бүтээл гаргадаг шүү дээ. Нэгс үйлдвэрлээд юм бүтээгээд хүмүүст хоол хүнсийг нэгдэг ч юм уу, хувц хонорыг нэгдэг ч юм уу, байшин барилгын одоо тэр барилгын материалуудыг барьдаг ч юм ямар нэг ингээд бүтээгээд хахад эмчнэрийн гараас нэг бүтээл гардаггүй. Өөрснөө юм сэтгэж имчилгээний онц бичихгүй зүгээр л нэг гадны имчилгээний имийг хуулаад бичээл дахиад хуулаад бичээл ийм бичиж өглөө.
За имчилгээг бичиж өгдөө за яв. Энэ тэр имийг нь хүн уугаад эдгэр хэсгээ мэдэхгүй яг яагаад эдгэр хэсгээ мэдэхгүй эдгэрх юм уу гүн үү юу ч мэдэхгүй зүгээр юм чинь маа энийг уу. Тэгээд эдгэн идэхгүй бол за олон том ярихгүй зүгээр энэ имийг уухгүй бол бай. За уугаараа уухгүй бол гэл тэгин тэгээд нөгөө нэг хамгийн гол нөгөө нэг бөөрийн юм чинь нэг тусдаа, нүдний юм чинь нэг тусдаа, за хамар холоо юм чинь нэг тусдаа, за дотрын юм чинь нэг тусдаа, за тэгэл ингээл эмчнэр нь бүгдээр тусдаа болоод тэгүн хата одоо юу гэдгийг нэг юм бичиж өгөн хата нөгөө юмыг моотгож идэг ч юм уу. Одоо зөвхөн хотоодны одоо юм чи зөвхөн хотоодыг нь за ингээд хотоодонд нь зөвхөн юм бичиж өгтөө дотор нь дараад нь буцаагаад илгийнч моотгодог ч юм уу. Уушигны юм нь одоо буцаагаад хотоод нь моотгодог ч гэдэг юм. Ингээд юу гэдгийг тэр эмчил яг тэр уушигны эмч бол одоо юу гэдгийг яг тэр би яг уушгаал хариулсан гэдэг зөвхөн уушигныхаа имийг бичээд өгчдөг. Тэгтэл тэр хүн өөр бас 2 3 өвчтөй байж болно. Тэгтэл тэр им нь бусад нөгөө 2 3 өвчтөд нь нөгөө нэг өвчтөнд нь таарахгүй байх бас магадлал өндөр. Нөгөө өвчтөнд нь өөрөө бас асуудалтай болно. Ингээл манарж байх жишээтэй ерөнхийдөө нэг тийм хүү байдаг. Тэр ерөнхийдөө нэг тийм хүү байт юм гэдгийг ойлгосон. Тэгэд энэ бизнесмэнүүдийн тухай одоо би нэг ярих гэж бодлоо. Монголд яг ажил олгож байгаа бизнесмэнүүдийг яагаад байгаа юм бэ гэхээр одоо манай Монголд ажил олгож байгаа бизнесмэнүүд ингээд очсон монгол хүмүүс арх уудгаа өстой тамигддаг ажиллаа хийхгүй алга болчихдгоо арх уугаад хэдэн хоногор алга болчихдгоо ердөөсөө ажил хийдэггүй ажил хийдэг хүн алгаа бид нар тэгээд хятадаас ажилтан авчираад байна. Альсвал бид нар ийм учраас бид нар одоо юу гэдэг та нар одоо юу гэдэг ажлаа сайн хийж та нар битгий архиуч худлаа алга болоод байгаа чи та нар ажиллаа хийж чадахгүй мэж битгий цалин нэм гэж солиороод байгаа чи та нарын цалин баг өгсөн ч яадаг үгүй байсан ч яадаг та нарын цалин гэж баг байх хэвээр юу та нар ажил хийдэггүй юм чинь ийм агуутгатай юмэг энэ бизнес Монголын бизнесмэнүүд юм гэдэг маш их сошиалар цацсан. Тэгээ би энийг яг юу гэж энэ бизнесмэнүүдийг яг ойлгоод байна гэхээр бизнесмэнүүдийн тэр ядарсан зүдэрсэн ажлын мал болсон өөрсдийнхөө эрхийг хамгаалж чадахгүй ингээд юм хүн судалж уншдаггүй тийм маш олон хүмүүс байгаа. Тэдгэр хүмүүсийг улам бүр дарамтлж ажлын боол болгож та нарыг ер нь ажлын боол гэвэр чинь өдөр болгон байлгандаа гэж дарамтлсандаа ингэж нэг бол ярьдаг. Би зүгээр хардж байгаа. Нэг бол ярьдаг. Альсвал тэр хятад ажилчдыг оруулах зорилготой худлаагаасаа манай монгол хүмүүсийг ажил хийж чаддаггүй гэж худлаагаасаа арх тэр юу л он худлаагаасаа чихээд байна уу да гэж би hodоо бодож байгаа. Юу гэхээр манай монгол хүмүүс үнэхээр сайн ажиллаж байна. Мэригээр бүр хасар эрэгтэй эмэгтэйгүй маш сайн ажиллаж байна. Тэгээд тэдгэр хүмүүсийг ингэж хэлэх ямар үндэслэл байгаа юм бэ гэдээ би гайхаад бодлоо. Бизнесмэнүүд ажлын боолуудаа алдахыг хүсэхгүй байна. Ажлын малуудаа улам бүр дарамтлахыг хүсэж чинь чунланд энэ чинь улам бүр Монгол тэр ажил дээр ажиллаж байгаа тэр илүү цагаар ажиллаад илүү цагаар цалин авч чадахгүй өөрийнхөө эрхийг тэмцэж чадахгүй хоол унд нь муу ажлын ажилгүй байдал эрүүлэх үү юу ч хангалтаагүй тэр нөхцөлд ингээд хортой нөхцөлд ингээд ажиллаж байгаа тэр хүмүүсийг улам бүр дарамтлж байна л гэж би зүгээр харж байгаа. Түүнээс биш би өөрөө би болохгүй. Тэр хятадаас оруулж ирж байгаа ажилчдыг би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө би хятадаас оруулж ирж байгаа ажилд би нэг хэдийн сонсчихсан. Хятадаас Монгол руу илгээж байгаа ажилчид хятадаас нь бүр цаанаас нь дэмжиж шинээр бүр манай Монголын цалин авж байгаа ажилчдаас илүү хэд дахин илүү их мөнгө төгрөг цаанаас нь усаас нь дэмжиж өгдөг. Дээрээс нь Монголоос нэмээд цалин авдаг гэж би өөртөө сонсон. Үнэн бодлыг би мэдэхгүй. Гэтэ би тгийж сонссон. Тэгээд хятадын талын нэг бол урагч хятадаас Монголд хятад хүмүүсийг Монголд оруулж олноор нь сууршуулах гэсэн тийм залжин этгээдүүднийг бол монгол хүмүүсийг ажиллаа хийж чаддгүй гэж худлаа яриад байна. Аль эсвэл тэр монголчуудыг улам бүр дарамтлахыг хүссэн муу хүмүүс, муу бизнесмен тийм балер хүмүүс тэгж яриад байна гэж би ерөнхийдөө ойлгож байгаа. Түүнээс би монгол хүмүүсийг би бол маш сайн баг Монголдоо ажиллах хийгээд яг сурцсан хүмүүс бол
Дэлхийн хаач очоод миний бодлоор баг олохдохгүй ажил юм. Тэгэхэд би заавалчгүй Солонгост очиж хийчихэд Монголдо хурж ирээд үнэлэгдээд тэгсээр нэ Монголдо хурж ирэхдээ баг Солонгостойгоос илүү ажил хийж байгаа юм би хэд дахин баг цалин авах чинь утгагүй байгаа байхгүй юм чинь чаал утгагүй зүйл. Тэгэхээр яах ёстой юм бэ гэхэл бүх хүн манай Монголын хүмүүс боловсролтой анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэхдээ боловсролтой анхаарлаа хандууллаа гэд заавалчгүй нэг үнэтэй сургууль шалуулаад авах шаардлага одоо байхгүй. Бараг интернетээр онлайнаар англи хэлээ өөрөө бие дагаа сурчдаг ч юм уу. Англи хэлний тэгээд англиар сурчих юм бол бараг л одоо юу гэдэг англи хэлээр одоо интернетээр дөрөв үнэгүй сургалтууд байна. Үнэгүй сургуульд нь яваад бүр аль биесний дипломыг аваад болчихжээ. Ингээ боловсролтой уншаад хүсэг Монголд ч биш гадаадд дэлхийн бүх улс орнууд энд онлайнаар дамжаад өөрийгөө үнэлүүлчих чадчихээн тий. Тэгэхээр чин заавалчгүй битгий юм ажлын боол, ажлын мал болгооч та бүхэндээ гэж тэр үйлдвэрийн ажилчид бас анхааруулж хэлмээр байна. Тэгээд энэ хүү бичлэгийг одоо юу гэдгийг тэр үйлдвэрийн ажил хийдэг тэр хүмүүстээр үлж бай. Би бас энэ хүү бичлэгийг хийж үлдээ гэж бодлоо. Тэгэхээр ерөнхийдөө миний харж байгаа улс төрчид л угаасаа хийж байгаа хамгийн хэцүү ажил биш. Миний бодлоор хамгийн хүнд хэцүү ажлыг ердөөсөө манай Монголын хар ажилчид хийж байгаа. Төрийн албаны ажилчид л угаасаа эрт тараад өчтдөг. Тэгээд юу хийж байгаагүй мэддэггүй нэлээд хүнд сурталтай байдаг. Тэгээс ковид гэдэг бол угаасаа сая сургуульч тэр энэ төрийн албан хаагчдаж тэр бүгдээр амар амарсан цагтаа жишээ одоо энэ юу эмчнэр нь цалингаа нэмүүлж чадсан тий. Ганцхан хамгийн дунд хамгийн хохироод байгаа ажилчдыг хийм бэ гэхээр хар ажилчид байхгүй юу? Хар ажилчид. Ердөөсөө Монголд ажиллаж байгаа хар ажилчид хамгийн хохирж байгаа байхгүй юу? Үннийг хэлэхэд. Тийм л аа. За тэгээд энэ үргээд энэ үгүй бичлэгээ өндөрлөе доо. Тэгээ өнөөдөр чинь 8 сарын 28-ны орой 10:36 болж байна. Тэгээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээд энэ удаагийнхаа бичлэгт өндөрлөё. За баярлалаа.